За сайн байцгаана уу? Холынгийн мэрэгэн тань зүг тавтаа марлнаа. За өнөөдөр 7 хоногын мэргийг хийж чадж байна. 1 сарын 19-ноос 25-ны хооронд ямар хотлоо болох вэ? Тэгээ энэ удаа нэлээд цөөхөн ойрын үед олж цөөхөн картаар хийж байгаа. Гэхдээ нэлээд утгыг нь бол тэнгүүн тий гаргая гэж бодож байна. За ингээд та сайн харж байгаа сэтгэлчин татгатаа картаас сонгороо 1 2 3 гэсэн. Аль одоо таалагдаад байгаа нүд чинь татгатаа сэтгэлчин татгатаа карта тэнцэн сонгороо сонгороо. За ингээс сонголтоо хийж явах завсар одоо надад тийм дансаар хандив өгсөн одоо Өнөрмаа гэдэг хүндээ бол маш их баярлалаа гэж хэлье. Мөн YouTube-ийн тий одоо супер танксаар үргэлж хандив өргөдөг тулгаадаас маш их баярлалаа гэж хэлье. Өмнө нь бас тий дансаар би бас нэрийг тэнд урдчихсан хүмүүстэй бүх хүмүүстэй одоо надад хандив өргөсөнд тий үнэхээр маш их баярлалаа. Мөн надад маш том урам зориг тий цааш бичлэг хийх урам зориг өгдөг шүү гэж тэнд амжуулъя. За ингээд сонголтоо хийсэн бол тэнийдэр картаас эхлэе. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэмэргийг эхлэе. 1 сарын 19-наас 25-ны хооронд одоо ямар хотлоо болох вэ гэсэн нэмэр хийж байгаа. За нэг ингээд тавьчихъя. За тан дээр гарсан картуудыг бүгдээр ингээд эхлээд нэг эцээ. Том. За юм картад гарч ирсэн байна. За ингээд хамгийн эхний энэ картаар болохоор зэрэг одоо эх 7 хоногт 19-наас 25-ны хооронд одоо таны амьдралд юу их чухал болох вэ? Тэ? Та юун дээр их анхаарах вэ? Юу их чухал болох вэ гэхээр зэрэг нь маш болгоомжтой явж байгаа юм. Тэ эмэгтэй ох, тэ? Ийм охины ийм карт байна. Two of Abundance. Тэгэхээр зэрэг эх 7 хоногт таны амьдралд тэ тэнцвэр энэ охин тэ ингээд тэнцвэрээ хадгалах тэ тэнцвэр тэ бас уян хатан байдал тэ ямар нэг юм ингээд зохицуулалт тэ ингээд яг тийж ингээд зохицуулж юм шиг бас ингээд тэ зохицуулалт тэр зүйл айгу тий хамгийн их одоо чухал болохыг илтгэж байгаа ийм тийм зураг байна тий. Тэгэхээр зэрэг дараагийн 7 хоногт одоо 2 өөр боломж ч юм уу эсвэл 2 өөр замын дунд тий ирэх 7 хоногт та нэлээд энд эргэлж магадгүй иш явах уу байх уу ингэх үү гэдэг ч юм уу тий. Тийм зүйл гарч магадгүй эсвэл тий ер нь бол дараагийн 7 хоногт та аль нэгийг сонгох гэж тий яаралгүй хоёлынгийн тий одоо зэрэгцүүлэн авч явах ч юм уу ямар ч бас нэг тийм эвдүү уян хатан байдал яг балансаа барайл тэнцвэрээ тийм барайл явах тий тэр зүйл тий айгу тийм чухал аж магадгүй юм байна. Тий тэгэхээр зэрэг та аль нэг тийш шин тий туйшрахгүй байх. Нэг тийш нь жоохон хазаачвал ингээ унчих шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тий дараагийн 7 хоногт болохоор зэрэг одоо та аль нэг тийш нь хэд туйшрахгүй байх. Тий одоо нөхцөл байдал өөрчлөгдөхдөө айгуу тийм бэлэн байх тий. Тий. Дундчиг барих ч юм уу. Ямар ч байсан нэг тийм тэнцвэртэй одоо ажил үйлс хүн орнд ярилцаач юм тий. Тэр зүйлээ маш одоо тэнцвэртэй авч явах нь маш болгоомжтой бөгөөд тэнцвэртэй уян хатан нантаа санд тий авч явах нь маш чухал одоо шүү гэсэн байна. За энэ дараагийн 7 хоногийн чухал болох зүйлсийг найлаад ихчээд дараагийн 7 хоног ямар хуур амьсгалтай 7 хоног болох вэ гэсэн чинь ямар ч гэсэн гадуур одоо нийгмийн амьдралыг үйдэвхтэй тийм 7 хоног болж магадгүй юм байна. Тийм цэцэрлэгт хүрээлэн гэдэг ийм карт тахгүй. Тэгэхээр одоо тийм гадуур тий хүн хоорондын харилцаа их байх, гадуур нийгмийг тийм бэлэгддэг ийм картаа. Тэгэхээр зэрэг та тийм гадуур тий аягүйх явах ч юм уу тий эсвэл одоо гадуур янз бүрийн асуудлыг одоо шийдэхийн тулд олон янзын хүнтэй уулзах. Ер нь бол тийм гэрээс гадуур байх нэг тиймэрхүү одоо уур амьсгалтай тийм 7 хоног тий тийм болох магадлал байна гэсэн ингэж гарч байгаа шүү байна. За тэгчээд энэ 3 картаар болохоор зэрэг одоо таны дараагийн 7 хоногт томоохон одоо болох үйл явдал тий тал дээр татсан байгаа. Тэгээ ямар ч байсан гэдэг таныг одоо жоохон тийм хоёрыг харах бол нэг жоохон стресстэй хоёр хүн бооз. Тэгээ яг цаасны хоёр ингэ доош харсан байна. Тэгэхээр зэрэг ямар нэгэн зүйл дээр тий стресс дүүлж исэн ч юм уу тийм хэцүү харилцааг таны ингээл стресс
ажил төрөл дээр ч юм уу 2 3 юм зэрэг хийгээл те эсвэл хүн хоорондын харилцаа дээр ч юм уу те 2 3 хүн одоо таныг тийм стресст үлдэх ч юм уу те ямар ч бас нэг тийм хэцүү нөхцөл байдал ч юм уу харилцааг тийм зэгцлэх тиймэрхүү зүйл болж магадгүй юм байна. Тэгээд ер нь бол ямар нэгэн одоо таныг одоо барьж одоо хүлээдсэн ямар нэгэн дөнгнөөсөө суллагдах тийм доош харсан болохоор тийм ямар нэг скол тийм уруу таталтаас тийм скол ямар нэгэн одоо ингээ барьцсан тийм ерөөсөө ингээ яахгүйсэн тийм баригдалт дөнгнөөсөө тийм суллагдах тийм уруу таталтаасаа гарах гэдэг ч юм уу тийм ямар нэгэн хүний тийм уруу таталтаас тийм суллагдах уруу таталтанд орохгүй байх тийм стресстэй юм уу тийм ямар нэгэн стресстэй ажил төрөл хүн хоорондын харилцаа тийм тэнцэнээсээ тийм одоо тэрийгэ цэглэх сквал тийм цэгцлэх тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Тийм тэгээд ингээд энэ картыг харах юм бол одоо таныг өмнө нь тийм төөрөлдүүлэл эргэлзүүлж байсан хүмүүс ч юм уу эсвэл нэг тийм ядаргаатай одоо нөхцөл байдалд та одоо юу гэдэг өөрөө үгүй гэж одоо хэлэхтэй би ингэн гэл тэ ямар ч гэсэн даа тийм дараагийн 7 хоногт өөрийнхөө тийм замаар тийм ер нь явъя гэсэн тийм зориг бол танд бүрлдээд бол эхлэх юм байна. Тийм. Тэгэд ер нь дараагийн 7 хоногт нэлийн тийм шийдэмгээ болох юм байна. Янз бүр юм тийм ингээ гарч ирсэн ч гэсэн та нэлийн одоо контролтой би яг ингэн тгий гэх тийм ямар ч ясан таны одоо сэтгэл дараагийн 7 хоногт нэлийн юу шулууцснаар тийм ер нь бол тийм нөхцөл байдлыг өөрийнхөө контролд тийм оруулж чаднаа гэсэн ийм карт байна. Яг сэтгэлд шулууцснаар ялалт гарт орно гэж хэлж болно. За ямар ч байсан энэ эдийн карт ярих юм бол энэ хозоос болохоор ажил үйлс 2 3 ажил үйлс ч юм уу ажил төрөл ч юм уу те эсвэл хүн хоорондын харилцаа ч юм уу таныг стресс төлөөл ингээл нэг тийм төвхтэй байсан юмнасаа та ингээ суулгадаад гараад те ямар нэгэн одоо зүйл дээр таны ингээд юу гэдэг байраад байсан ч юм уу дөнгөлөөд байсан зүйлээс гарах суулгадах гэсэн үг байхгүй те тэгээд та өөрийнхөө одоо хүслээр өөрийнхөө замаар те явах тийм одоо тийм зоригтой болчихж байгаа байхгүй шүү. Тэгээ нэлээд шийдэмгий шийдвэр гаргадаг ч юм уу тийм тэгснээр бол те одоо нөхцөл байдлыг те дараагийн 7 хоногийнхоо одоо тийм нөхцөл байдлыг та өөрийнхөө контролд оруулж те өөрийнхөө шийдэж чадна гэсэн ийм карт байна. За иймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. За тэгээд одоо тийм нэгдүгээр картыг сонгосон хүнд одоо сахиус нэгний карт одоо мессежн дээр энэ англи мессеж гарсан баа. Тийм тэгэхээр зэрэг танд илгээх сахиус нэгний мессеж гэх юм бол тийм нөгөө нэг цай унга тий ааж уужоо одоо оронгоо өвстэй хэрхэн одоо ургаж байгаа ингээд тий ааж ууж харьяа гэсэн яг орчуулах юм бол иймэрхүү утгатай ийм одоо зүүр үг байгаа. Тэгэхээр зэрэг сахиус тэнгэр одоо тань тэнгэрийн мессеж одоо энэ 7 хоногт те одоо танд илгээх мессеж гэх юм бол ер нь бол тайван байж те одоо дараагийн 7 хоногт те тийм тайван байж оронгоо өвстэй хэрхэн одоо аажмаар юмсыг бүрхтгийг бол санаараа явдаг нөгөө юу лээ байшингийн юун дээр ингэж өвс ургадаг шүү дээ ингээ хан дагаж те яг нөгөө тийм тэрэн шиг нэг хургажаан мэдэх төмөрл нэг харахад л ингээл битүү ургацсан байдаг те яг тийм тэрнтэй адилхан те энэ нь аль те одоо юу гэдэг бүхнийг шууд те айгу хурдан эслэх гэж тийм бүү яараа те яг ингээд одоо оронгоо өвсийг аажим тайван тууштай байгаараа тэгэх юм бол ялалт бол те өөрөө ирэн шүү. Тийм зүйлийг тань сахиус нэгэр хэлж байгаа юм байна. За тэгээд одоо тийм товчгой хэлэх юм бол одоо яарах хэрэггүй. Тийм тууштай байх нь те амжилтанд хүргэн шүү гэсэн ийм одоо тийм сахиус нэгрийн мессеж байна. Энэ бол одоо танд илгээх дараагийн 7 хоногт илгээх сахиус нэгрийн мессеж. За тэгчээд за ингээд одоо өндөрлөх
тийш хандаад хамгийн сүүлд чинь таны сонголтын тийм картнаас мессеж авах гэж чадчихээн. Айно энергио. Жункан сасимашо. Энэ болохоор зэрэг тийм ингээд тойроод юм ингээд яцмаас биеинтэйгээ холбогдоод ингээд эргэлдүүлж байгаа юм шиг тий дээрэн сахиусны ингээд. Тэгэхээр зэрэг сонголтын картны танд илгээх мессеж гэх юм бол энэ нөгөө хайр гэж байгаа байхгүй тий. Хайр гэдэг бол одоо юу гэдэг хайрыг ингэж хайрын энергийг бусдаа ингэж тойруулж эргэлдүүлээ гэсэн яг магчлаад орчуулвал ийм утгатай. Тэгээд энэ картны мессеж гэх юм бол хайр гэдэг бол тий одоо хүн ингээд дотроо нуугаад хадгалаад байвал ерөөс нэмэгдэхгүй тий хараа ингээд хайрыг хуваалц тусам ихсдэг зүйл шүү гэсэн ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг тийм та одоо бусдад те сайхан сэтгэл гаргах тусам одоо та өөрөө бас тийм хайрын мэдрэмжийг бас бусдаас тийм буцааж авдаг шүү. Тэгээ ер нь хүн ингээд сэтгэлээ нээх тусам те хүнд ингээд сэтгэлээ нээх тусам тийм дотор чинь илүү дулаан тайван те уур амьсгал тийм бүрддэг шүү. Тэг ер нь ингээд тавчаар хэлэх юм бол тий хайрыг ганцаараа барих тусмаа ингээд багаснаа. Хайрыг хүмүүстэй хуваалцах тусам бол ихсдэг шүү гэсэн ийм л утга мессеж аа. За энэ мессеж тий танд хэрэгтэй бол тий хүлээж аваарай. Энэ ямар ч сан тий дараагийн 7 хоног танд хэрэгтэй. Тийм мессежээр гарч байгаа юм байна. За ингээд өндөрлөө жоох ингээд төвөгтэй тайлбарсан бол уучлаарай ямар ч байсан би ингээд чадсан ятан өөрөөр ингээд тайллаа. Тэг үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тарах битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг одоо тийм дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийнхөө 7 хоногийг сайнаар зөөхөрнийг тэгж байгаа хүмүүс яах юм бол за зөө. Тэг ер нь бол хайр гэсэн учраас одоо та айгүй олон хүнтэй хайраа одоо тийм дараагийн 7 хоногт тий хайрын энергийг айгүй эргэлдүүлээрээ олон хүнтэй хайраа хуваалцаад тий асуудлаа эв түнчингээр айгүй гоё ингэ шийдэ айгүй гоё тий хайраар дүүрэн 7 хоног байхыг тийм бэлэгдээд тийм зүрх ямар зүрх хийж олно зүрх дараараа. Гэтэ хүмүүс хөвчлэн ягаан улаан зүрх дардаг болохоор зэрэг тийм ягаан улаанаас арай өөр өнгийн зүрх тийм дарах юм бол би одоо нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө та тийм дараагийн 7 хоногийг сайнаар тийм зөнгөж гэсэн үг шүү. Тийм одоо гой ногоон тий тайван байдлыг илэрхийлдэг ногоон шар зинхэр ямар зүрх хийж олно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дугаар картыг сонгосон нэмэр гэлээ. 1 сарын 19-ноос 25-ны хооронд ямар худлаар болох вэ гэсэн иймэр гэж байгаа. За 20 дугаар картыг сонгосон бүх картын зэрэг нэг зүй дон. За энэ бүх картууд гарч ирсэн байна. За эхлээд 20 дугаар картыг сонгосон мэн 19-с 25-ны хооронд дараагийн 7 хоногт одоо юу чухал болох вэ гэх юм бол open your heart. Ер нь зүрх сэтгэлээ нээх тэр зүйл маш одоо тийм чухал болох юм байна. 19-с 25-ны хооронд тийм магадгүй одоо зүрх сэтгэлээ нээх ямар нэг тийм асуудал их чухал болж магадгүй эсвэл одоо айц хүүцээр ш тий бүрэн сэтгэлээсээ цаанаасаа тийм мэдрэмжээ дагаж шийдвэр гаргах энэ асуудал нэлийн одоо чухал болж магадгүй эсвэл ямар нэгэн хүн хоорондын харилцаа ялангуяа одоо хайр дурлал юм уу тий харилцаа нэлийн одоо чухал болох тэрхэн болох тийм 7 хоног гэж магадгүй нэг тийм дотоод мэдрэмжээ сонсох нь аюу тийм маш одоо чухал болох тий ямар нэгэн хүнд зүрх сэтгэлийнхаа тий хаалгыг нээх тэр асуудал аюу чухал болж магадгүй гэж энэ карт гарч байгаа шүү байна. За ямар ч гэсэн тийм байна. За тэгчээд дараагийн 7 одоо 19-с 25-ны хооронд одоо ямар уур амьсгалтай 7 хоног болох вэ гэсэн чинь энэ гарсан маа. Тэний ингээ сайн ах юм бол нэлээд давлгаатай тэгээд айгүй чөлөөтэй нислэлт хийж байгаа юм шиг тий загснууд нь одоо тийм карт. Тэгэхээр зэрэг тийм нэлээд одоо саадгүй уян хатан
хөдөлгөөнтөө ховсох энерги аягүй бэлэгдэж байгаа юм шиг аягүй харагдаж байна. Тэгэхээр нэлийн хөдөлгөөнтэй 7 хоног, хөдөлгөөнтөө хувирын өөрчлөгдөх тийм энергитэй 7 хоног юм байна. Ямар ч байсан яг нэг хിവэр бон гэл ийм 7 хоног болохгүй нэлийн уурын амьсгал хөдөлгөөнтөө янз бүрийн юм ингээд хувирч өөрчлөгдөх тий нэлийн ингээд завгүй байгаа юм шиг тий. Ямар ч байсан нэлийн юмд наанта цаанта юм сайгүй өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдаж байна. Хөдөлгөөнтөө хувьсах тий хувирах хөдөлгөөнтөө ийм энерги мэдэгдэж байгаа учраас ер нь бол 19-с 25-ны хооронд тэгж давлгаатай тий хөдөлгөөнтөө хувьсан өөрчлөгдөх энергитэй тий иймэрхүү 7 хоног болох нэ. Тэгчээд 7 хоногийн томоохон үйл явдал юу вэ гэсэн чинь энэ 3 карт нь 3 тааш харж гарсан байна. Ер нь бол ямар хөө үйл явдалтай 7 хоног болох вэ гэхээр зэрэг тий ер нь жоохон түрүү энэ дээрээс жоохон завгүй айгу хөдөлгөөнтэй тий наашаадсан ингээл яваал тий. Тэгэхээр ер нь жоохон завгүй 7 хоног болж магадгүй юм байна. Завгүй яаралтай хийх бодох зүйл тий шийдэх ч юм уу хийх бодох зүйл ихтэй завгүй нэг тийм тий магадгүй бодох зүйл ч айгүй тий гарч магадгүй бодох хийх ч юм уу ямар ч бас нэг тийм завгүй гэсэн юм зүйл мэдчихэж байна. Хийхээсээ илүү жоохон янз бүрийн бодох юм шиг шийдвэр гаргах хэрэгтэй болох ч юм уу ямар ч гэсэн жоохон тийм англиар бол busy гэх юм уу тий тийм жоохон тийм завгууд бөгөөд тийм картыг авах юм бол тэр нь бол сэтгэл ханамжгүй байдлаас гарах шийдлийг та тий ямар нэгэн зүйл дээр яах вэ гэдсэн бол ямар нэгэн зүйл дээр сэтгэл ханамжгүй байдлаас гарах шийдлүүдийг олох тиймэрхүү үйл явдал энэ инквест мэт ингээ гэдэг урд нь ингээд та ингээд жоохон санаа зовж ирсэн ч юм уу яхаа мэдгүйсэн тийм зүйлээр энэ 7 хоногт нэлээ тэр байдлаас гарах онцгүй тийм байдлыг даван туулах ямар нэгэн шийдлийг олох тий шинэ сэтгэлгээ юм уу эсвэл ямар нэгэн тийм боломжийг олж харах анзаарах ингэх юм биш тий ингэч хийсэн биш тий гэдэг ч юм уу тий шинэ сэтгэлгээ эсвэл шийдэл эсвэл тийм боломжийг анзаарах ямар ч байсан нэг тийм онцгүй байдлыг даван туулах онцгүй байдлаас гарах тийм үйл явдал болох нэ. За тэгээд энэ карт ингээд харах юм бол та байнга бэлэн байдалтай ингүүл нэг тэгвэл тэгнэ гэл агуу сэрэмжлэл бэлдээл жоохон тэ айсан ч юм уу тий өөрийгөө хэд ингээд хамгаалж явж байсан бол тэр байдал нэлээ багасна гинэ. Таны айдал багасч тий нэлээ юмнаас хамгаалах сэргийлэх тэр зүйл чинь ингээд багасаад нэлээ дотоод тайвшрал ирэх. Тиймэрхүү томоохон үйл явдал болох юм байна. Тийм жоохон завгүй тий бодох санах хийх юмхтэй тэгээд ямар нэгэн шийдлийг онцгүй байсан байдал дээр ч юм уу тий ямар нэгэн шийдлийг бол онцгүй байдлаас гарах шийдлийг сэтгэл ханамжгүй байдал ч юм уу тий тэрнээс гарах шийдлийг олох юм байна. Онцгүй байдлыг даван туулах ч юм уу тий шин сэтгэлгээч гэж магадгүй эсвэл анзаараагүй юм аа тий ийм байсан биш гэдэг ч юм уу тий тийм хэцүү байсан гэж магадгүй. Тэгснээр бол дараагийн 7 хоногт айдас багасаад янз бүр юмс хамгаалж тий ингүүл тэгвэл тэгнэ гэжсэн бол тэр байдал чинь тий айдас хүйц жоохон багасаад ер нь жоохон дотоод тийм тайвшрал ирнэ гэсэн. За энэ хүү л явуулна. За тэгээд энэ 7 хоногт танд хүсн тэнгэрийн мессеж шилэг. Тэр нь бол өөрийгөө бол тий халамжлаараа гэсэн юм утгатай мессеж энэ. Тэгэхээр дараагийн 7 хоногт сахиус нэгний мессеж гэх юм бол та ингээд гадагшаага тий гадагшаага тэмүүлэх гадагшаага хүмүүслэх биш татгшаага тижиглэх цагаа тий өөрийнхөө нөөц бололцоог нэмэгдүүлээд тий өөртөө хөрөнгө оруулаад өөрийгөө хайрлаад өөртөө тий эрчим хүч нэмэхээр тийм зүйл хийгээрээ өөрийгөө тий халамжлаараа гэсэн мэн ер нь
Тэг ер нь бол хүний ингээд дотоод ертөнц ингээд яг ингээд бүрэн дүүрэн цэнэгтэй болж иж яг тэг гадаад ертөнцийн тэр үйлс ажил үсэд бол нэлээ өнгөө засчтэй эсвэл бүтдэг. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт нэлээ өөртөө айгу тийм хөрөнгө оруулалт хийгээрэй. Тийм дотоод нөөц бололцоогоо тийм нэмэгдүүлээрэй гэсэн байна. За ямар ч зэн танд тийм дараагийн 7 хоногт хэрэгтэй сайс нэмхийн мессеж. За ингээд өндөрлөгт хөөд таны сонголтын картнаас энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авах гэж бодож байна. Сонголтын карт. Энэ картны одоо мессеж нь болохоор зэрэг омой комикараас цэцгээс нөгөө хит ямар нэгэн бодолд хэвшмэл ч юм уу ямар нэгэн бодолд хит ингээ авцсан байсан бол одоо тэрэндээ одоо тэрнээсээ тий төгсөлт хийя гэхээ байлаа дуусгая гэсэн үг. Тэгэхээр энэ картны болохоор зэрэг тий танд ямар нэгэн хэвшмэл ба ойлголт ч юм уу эсвэл өрөөсгөл бодол тий яг ингэсэн яг тэгсэн гэдэг ч юм өөр өнцгөр бодож чадахгүй ямар нэгэн зүйл байсан бол тэрнээсээ тий ангижрах тий эсвэл өөрийнхөө одоо ямар нэгэн зүйлийн тухай бодож авдаг одоо буруу төсөөлөл ч юм уу тий тэрийг одоо ингээд төгсгөөд илүү чөлөөтэй тий энэ 7 хоногт тий сэтгээр гэсэн байна. Ямар нэгэн хэвшмэл ойлголт ч юм уу өрөөсөн одоо өрөөсгөл тийм бодлосоо ангижраараа илүү их чөлөөтэй, илүү их өөр өнцгөртэй, илүү өөдрөөртэй энэ 7 хоногт бодороо гэсэн байна. Тийм та 2 сахиус нэмэр байна. Тэгэхээр танд илүү их гоё санаа, илүү их одоо өөдрөгөөр бодохтой тийм санаа шинээр энэ 7 хоногт орж иж магадгүй. Одоо тэр зүйлээр нэлээ нээлттэй аваараа тий. Нөгөө хуучин нэг янзаараа боддог бодлоо тий одоо тий төр зур архиод тий. Гэхдээ ер нь юмыг өөрөөр бодож болтгүй мө гэдэг ч юм уу тий. Ямар ч байсан тий энэ 7 хоногт одоо тий сахиус дэнгэрүүдээс танд айгу шинэ гоё санаа шал өөр өнцгөөс харах тий. Тиймэр юмнууд орж иж магадгүй цаа тэрийг тий. Тий хүлээж тий аваараа би юм хүү ингэж чадахгүй одоо гэхгүйгээр тий. За энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж юм байлаа. За ингээд өндөрлөө одоо 2 дугаар карт сонгосон нэмэрийн өндөрлөөд үнэхээр таалагдсан бол лайк битэн мартаараа. Таалагдаад тийм та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм айгу завгүй 7 хоног өнтер зүр сэтгэлээ нэг хэрэгтэй. Иймэрхүү юм гарсан болохоор зэрэг зайцсан. Тийм загсны юу от эможи л дараараа. Энэ загс бол тийм Ленорманд картны загс болохоор юу биелэгддэг гэхээр зэрэг одоо мөнгө, ажил үйлс айгуус амжилттай байх, тийм мөнгө, тийм ол зомгтой байх гэдэг дэр бол тийм загс тийм одоо загсны карт гардаг. Тэгэхээр зэрэг та загс эмоц дарах юм бол таны дараагийн 7 хоног ч нэлээ тийм одоо ол зомгтой тийм гоё тийм 7 хоног болоосоо гэж билэгдээд. Тэг заавал эд мөнгө биш те. Одоо хайр сэтгэлээр үзэж байгаа юм ч гэсэн те. Хайр сэтгэлийн хувьд нэлээ өөр өгөөжтэй гоё. Тийм 7 хоног болоосоо ажил төрөл мөнгөнээр үзэж байгаа юм бол одоо мөнгө төгрөгтэй ол зам ихтэй байгаасаа гэж тийм билэгдээд загас. За загсан юмар дарах юм бол 20 дугаар картыг сонгосон бүгд намайг дэмжиж байгаа мөн та өөрийгөө өөрийнхөө 7 хоног сайнаар тийм билэгдэж чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ үргэлж үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн 7 хоног бай бай. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэр эхлэе. 1 сарын 19-ноос 25-ны хооронд одоо ямар хөл ам болох вэ гэсэн нэмэр хийж байгаа. За 3 дахь картыг сонгосон юм. Зэрэг чи. За ямар хөл карт гарч эхэлж байна. За одоо 19-ноос 25-ны хооронд тий одоо дараагийн 7 хоногт одоо юу их чухал болох вэ гэхээр зэрэг ингээд энэ нохоо ингээд толгой доош нь харуулсан юм. Тэгэхээр зэрэг ямар нэг юмыг өнцгөө өөрчлөх тий тэр зүйл их чухал болох гэж харж байгаа шиг. Тэгээ ер нь бол дараагийн 7 хоног юу чухал болох вэ гэхээр зэрэг таны одоо гадаад ойр орчинд тий гадна талд чинь гадаад үйл явдлаас илүү дотоод
өөрийн одоо дотоод ухамсар одоо тийм дотоод хандлагаа тэгээ өөрчлөх нь аюул чухал болох тийм 7 хоног болж магадгүй юм байна. Тэгээ өөрийнхөө одоо доторлуугаа өндих одоо өөрийнхөө зүрх сэтгэлийн дотор аялал хийх юм машин даа дээвчлийн одоо гадна тал болж байгаа юмд ерөөсөө яарах хэрэггүй. Та одоо дараагийн 7 хоногт одоо өөрлөгөө өндихтэй дотоод ойлголтоо зарим нэг зүйлийг тэ өөрчлөх ч юм уу тэ. Тэг ямар ч гэсэн ингээд өөрийнхөө дотоодлоо өндөгөөд дотор талдаа нэлээд жоохон бага зэрэг хандлагаа өөрчлөх ч юм уу. Тэгэх юм бол таны гадна тал болж байгаа зүйл өөрөө аяндаа тайгуу даа. Тэг сайн дэшээ тий хөдлөх ч юм уу. Тиймэрхүү 7 хоног юм шиг санагдаж байна. Тэг ямар ч гэсэн одоо дараагийн 7 хоногт та өөрийн одоо дотоодлоо өндөх нэлээд одоо бодож тунгаах тий зарим юмыг өөр өнцгөр харах гэдэг ч юм уу тий. Тэр зүйл нэлээд тэн чухалж магадгүй гэж харж байна. За чухал болох зүйл нь нэлээд. Тэгчээ дараагийн 7 хоногийн одоо ямар өөр амьсгалтай 7 хоног болох вэ гэдгийг энэ картаар харъя. Тийм. Дээр үед болохоор зэрэг энэ Ленорманд картахгүй. Дээр үед болохоор зэрэг ер нь цахиагаар юу гэдэг нь хүмүүстэйгээ харилцаа холбоог аягүй хилтгэдэг байсан. Тэгэхээр зэрэг одоо орчин үед болохоор зэрэг яг гар утсах гэж бодож байна. Ямар ч байсан тийм дараагийн 7 хоногийн уур амьсгал гэх юм бол сошиал медиа гэх юм уу те жоо хүчтэй байх 7 хоног байж магадгүй юм байна. Тийм танд одоо мессеж ч юм уу те комент ч юм уу скрол ингээл одоо юу гэдэг таны сошиал ертөнцийн чинь айгу завгүй байх ч юм уу те хин нэгэн тань руу мессеж бичдэг ч юм уу ямар нэгэн мэдээ пост стори ч юм уу те гарын янз бүрийн чухал мэдээлэл та өөрөө дамжуулах мэдээлэл авах ч юм уу ер нь бол сошиал ертөнцийн дээр та нэлээд завгүй гэх юм уу те өөрөө пост оруулдаг ч юм уу зарладаг ч юм уу хүмүүстэй юм хуваалцдаг ч юм уу комент бичдэг ч юм уу скрол танд одоо тэг гар утас те интернетээр мэдээлэл ирдэг ч юм уу мессеж ирдэг ч юм ямар ч нэг тийм сошиал медиа дээр жоохон завгүй дөө тийм 7 хоног тий одоо тийм урсгалж одоо уур амьсгал байж магадгүй гэж ямар ч сан одоо нийгэмтэй харилцаа холбоочлаар нийгэмтэй харилцаа холбоод за тэгчээд тэр зүйлч тийм чухал болтны. За тийм энэ 3 карт харах юм бол тийм гурлаа зүг орж гарсан байна. Тэгээ дараагийн 7 хоногийн томоохон үйл явдал юу ямар хөө 7 хоног болох вэ гэхээр зэрэг тийм та нилээ юмдаа айгу тийм нихур хандж магадгүй юм байна. Одоо ажил үйлстэй яарахгүй те нилээн тууштай хийх нилээн төвчээр сахилгаат те юмдаа ажил үйлстэй те нилээн хариуцлагатайгаар та нилээн хандах те тийм байдал байна. Мөн энэ картыг авах юм бол танд магадгүй одоо ч юм уу те ямар нэг хэцүү байдал ч юм эсвэл ойлгомжгүй байдал ч юм уу нэг таагүй байдал тийм мэдэгдэж байгаа ч гэсэн нөгөө дараагийн 7 хоногт юу яах юм бэ? Тэнгэрийн ивэл тийм аа ямар нэгэн таны хартан даасан тэнгэр ч юм уу ямар нэгэн тэнгэрийн ивэл аль хэдийн ингээд одоо дараагийн 7 хоногт танил ингээд ирж гин гэж байна. Яг энэ сүнслэг төвшөнд жоохон мэдэгдэж магадгүй одоо юу гэдэг дараагийн 7 хоногт ингээд таны яаж байдлын цагийн аяс айгу өөрчлөгдөх тийм нөхцөл байдал те айгу сайнаар эргэх та ингээл болохгүй бүтэхгүй ч юм айгу хэцүү ойлгомжгүй таагүй байдал байсан бол тэр чинь нилээ дараагийн 7 хоногт одоо өнгө аяс нь өөрчлөгдөх айдуу зөөлөн айгу боломжтой болоод ирэх гэдэг ч юм уу те ямар ч байсан тийм дараагийн тийм 7 хоногт бол ер нь бол цагийн аяс өөрчлөгднөө тийм нөхцөл байдал айгу сайнаар эргэх тийм хандлага шинжилэг айгу тэнгэрийн ивэл тий одоо танлуу ирчин шүү. Тэрийг мэдрэх тийм 7 хоног болж магадгүй юм байна. Мөн энэ картыг харах юм бол тийм тэгснээр та одоо энэ 2 хүн бааз яг дараагийн 7 хоногт таны хажууд байх хүн одоо таны сэтгэл санааг чинь зовоохгүй таныг өөрөөрөө чөлөөтэй байлгаж чаддаг тийм хүнч одоо тэг хүн хооронд харилцаа байж магадгүй. Эсвэл та өөрөө одоо дараагийн 7 хоногт ямар нэгэн хүлээснээс гараад тэг сэтгэл амар аягүй чөлөөтэй өөстө энэ л миний үнэхээр хүсчээсэн гой байдал штэ гэдэг юм те. Иймэрхүү зүйл одоо мэдрэхээр одоо тийм үйл явдал болж магадгүй юм байна. За энэ 3 картын тайлбарлая гэж бодож байна. За нэг иймэрхүү те уур амьсгалтай үйл явдалтай 7 хоног болох нэ. За тэгч энэ 7 хоногт танд одоо сахиус тэнгэрийн мессеж би
тий одоо дараагийн 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж юм бол тий ер нь одоо яг тий одоогоор л амьдрах айгуу чухал гинэ. Ер нь юмыг бити тоол тий хизээ ол гэл тий. Тэгэхгүй яг л амьдрал яг одоо ингээд өрнөж байгаа тий. Тэг ер нь бол ямар нэгэн цагийг тий гүйцэх гэж юусэн яах хэрэггүй тий. Яг ингээд та дараагийн 7 хоногт яг агшин бүрээ маш тий одоо утга учиртай тий амьдраараа гэж одоо тийм сахиус нэнгэрийн мессеж байна. Яг базаад л юм бол амьдрал яг одоо тий өрнөж байгаа. Ер нь цагийг тий хизээ ол гэдэг чинь тэгж бол тий одоо тий бүү яараараа харин тий агшин бүрийг маш одоо утгатай утга учиртай өнгөрөөгөө гэсэн байна. За тэгчээд за ингээд өндөрлөх төхөө та хамгийн сүүлчийн мессеж таны сонголтын картнаас авсан байна. Одоо дараагийн 7 хоногт танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Хүн бүр өөрөөсдийнхөө тий хувь тавилан өөрөөсдийнхөө тий байдал зохицсон тийм юмдаа л тийм байдаг шүү гэсэн ийм карт байгаа. Тийм ер нь ингээд тусдаа гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зөв сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо зарим хүмүүстэй тий хит ойртох, эсвэл зарим юмыг тий хит их хүлээх, эсвэл зарим юм дээр хит их одоо юу гэдэг шаардлага тавих ер нь бол хэрэггүй. Ер нь бол бүгдэд тий ертөнцийн ямар ч юмд одоо бүгдд нь өөртөө гэсэн одоо хувь тавилан байдгаа. Тий юмыг бол тий хэтрүүлэх хэрэггүй. Ер нь жоохон зайтай тий байх нь ер нь бол зүгээр яг л бүгд өөртөө тавилангаар өөртөө юмыг л ингээд тулаа явждаг шүү. Тэгэхээр зэрэг тий хит юмд хүнд ч юм юмд хэртэй ойртох, хит хүлээх, хит шаардлага тавих бол хэрэггүй. Бүгдэд өөртөө тавилан байдаг шүү гэсэн. За ийм утгатай карт энэ таны одоо дараагийн 7 хоногийн хэрэгтэй мессеж дээр энэ гарсан баа. Тэг яад энэ гарсныг сайн мэдэхгүй. За ямар ч байсан өөрөөсөө нөхцөл байдалд тий тохируулаад энэ мессежийг сонсож байгаа гэж бодож байна. За ингээд одоо ингээ өндөрлөе тий. Үнэхээр таарад таалагдсан бол лайк тараа бити мартаарай. Таалагдаад одоо 3 дахь карт сонгосон юм байна. Өөрийнхөө дараагийн 7 хоног сайнаар зөвөрөх бөгөөд одоо намайг тийм дэмжих хүсэлтэй хүн сайх юм бол тий таны дараагийн 7 хоногт маш гоё одоо мэдээлэл тий. Тэгээ сошиал ертөнцид чинь тийм маш их айгу гоё сайхан мэдээлэл та зөндөө хоол сонсоод маш сайхан одоо мэдээлэл эрхийг бэлэгдээд захиа гэсэн тийм юу дараараа эмоч тэрхэмэл 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа юм уу та өөрхөө дараагийн 7 хоногийг одоо маш сайхан мэдээгээр одоо тийм дүүрэн амар тайван тийм гоё болох тийм 7 хоног тийм болоосаа гэж бэлэгдээд захиа гэсэн юмар дараараа. За ингээд өндөрлөе одоо энэ үрслээ үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.